үлдсэн тайцны урлагийн жинхэнэ баатруудыг магтан дуулъя. Хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөж хоног шүүлдсэн үзэгчдийг байлдан дагуулсан үе үеийн шилдэг кино бүтээлүүдийн аялгууц дуу хөгжмийг ахин нэг дурсацгаая. Тайц дэлгэцэн шилдэг бүтээлүүдийн төгс зохицол амин сүнс болсон дуу хөгжмийн бүтээлүүд ахин амьлах гэж байна. Сэтгэлд хоногшиж дурсамж хөглөх цаг хугацаагаар аялуулах шидтэй дуу хөгжим таны сонорт хүрэхэд бэлэн боллоо. Он цаг орон зай эзлэх хизээчүүл тасрам Монгол аялгуу My Voice. Амьдрал бол тэр жигтэй жүжиг. Та амьдралынхаа гол дүр учраас энэ үйл явдлыг хэрхэн өрнүүлэх хэрэг мэдэл зөвхөн таны гарт. Өөрийнхөө амьдралыг дуу хөгжмөөр тэтгэж цаг хугацаа, хорон мөч бүрийг дуугаар мөнхөж явхад энэ жүжигийн үйл явдалч аяндаа сайн сайхнаар өрнөдөг юм шүү. Онцгой дуу хоолойн эрэлт гарсан My Voice шоуч тэр чихтэй амьдралын тусгал. Бид 2 дугаар шатны шалгаруулалтад хөгжмийн зохиолчийн дуу уран бүтээлүүдээс зөвхөн кино жүжигийн дууг сонгон дуулах шалгуурыг тавиад байгаа. Амьдрал хэмээх цаг хугацааны хэлхээнд өөрийнхөө амьдарч дуу хоолойгоо сэтгэл зүрхэнд мөнхөлж чадах авьяасны эндэр болсон My Voice шоунд тавтай байна. My Voice наадмын эрхэм хүнд дэшүүгч ноён ансрайн танхуйг. Жинхэнэ урлаг уран бүтээл гэдэг найзан дундаа бүтдэг юм аа. Жинхэнэ уран бүтээлч бол унаж, ойлж байж босч ирдэг. Чимд дамбын ичин хорлоо. Урлагийн энэ хатуу ширүүн энэ салбарт энэ талбарт жинхэнэ авьяастай бас нүр хөдөлмөрч хүн шалгарна. Батмунхийн Чинбат. Бид бүгдээрээ дуу хөгжмөд дуртай. Гэхдээ дуу хөгжмийг эзэмдэх чадвар бүхэн хүн л байдаг. Би яг тэднийг тайлбар. За үзэгч та бүхнийг дараагийнхаа авьяаслаг оролцогчтой уулзуулж байна. Яг одоо тайзнаа гарч дуулах гад байж байна. Хэр сандарч байна? Ер нь сандрал бол байна. Гэхдээ гайгүй тайзан дараа гайгүй болчих. Тэр өмнөх шатн дээр 6 сар минь баяртайг дуулсан те. Тэгвэл энэ удаагийн сонголт ямар даагаал? Өмнөх шатнд жоохон поп маягаар дуулъя гэж үзсэн л дээ. Тэгээ энэ шатнд шүн амталсан нулимс гэж Монгол улсын гавьж жүжигчин Жахлангийн дуулсан сайхан дууг бас өөрийнхөө хувилбараар дуулахаар бэлдсэн. Говьлтай аймгийн Алтай чуулгын хөгжмийн багш Хүрлотер маань найз хөгжмийн зохиолч Хүрлотерта маш их баярлалаа гэж хэлье. Энэ дуун дээр ардын хөгжмийн цөөхөл төгөлдөр уурын хослолоор маш гоё фонограм хийж өгсөн. Тэгээд тэрэн дээр одоо би дуулах л үлдлээ. Тэнцэн гэсэн баяртай мэдээ эргээд болцъё. За дараагийн оролцогч хувийн дугаар 288 Идэрж авахлаа. Тайсна орч байна. Сайн байна уу? Манай Идэрж авахлаа маань багш залуу байгаа. За ажил гайгүй юу? Ер нь бэлтгэлээ энэ олон шавнырынхаа одоо хичээл номонд анхаарахаас гадна амжиж байна уу? Амжуулаад хийлээ. За нэгдүгээртний шалгуулалтанд 6 дугаар Сарман Баяртай жүжигийн дууг дуусан шүү дээ, тэ? Дуучин болдیں۔ За энэ удаад ямар жүжигийн дуу, жүжиг киноны дуу? Шүн амталсан нулимс гэж жүжигийн дуу. Шүн амтсан. Монгол улсын гавьж жүжигчин дуучин Жавхлан гэдэг дуулсан гавьтын дуулсан. За өөрөөхөө ямар нэгэн эвдсэн зүйл байгаа юу? Ер нь яаж бэлдсэн бэ? Ер нь бол жоохон өөр болох гэж үзсэн. Найруулга хийсэн. Хөгжмийн найруулга дээр нөө? Хөгжмөн дээр. Нууцгүй бол хэлэх юм бол одоо яг ардын хөгжмийн цөөхөл тийм байна. Яа тэгвэл гайхалтай сонсогдох юм байна. Өмнө нь бол тийм поп маягтад дуулж байсан бол одоо яг жоохон опера нийтэм маягтад болно гэсэн. Тийм. За хамтдаа сонсгоо. Орото тэнгэрээсэн удахда оддон газар зөөдөл
ягши босоо заяар өөрийгөө бүсэлсэн Дэлтэй хэмрэн биш гэж эрхэн бичээ Тахилтай хуулийг мараас чулуугийн үеж хандагши таван халан нар зүв төрсөн Гон биш гэж эрхэн Манантай олна сагзалхахда Билимин сэчүүрэн хөлөрдөг шигэ Миний эцэг халмын санаалдсан Голомтон биш гэж эрхэн Идэж явахлаа. За жавхаа энэ үзэгчдийн алга ташлтал зөвхөн аюу том шагнал тийм ээ үнэхээр чи бол нэгдүгээр шатанд орж ирснээс нэг алхам уршилсан байна. Ямар ч үгүйсэн тайзан дээр шүү жоохон чөлөөтэй байгаад байна. Жоохон баригдмал байна шүү. Тэгэхдээ энэ бол тэр дээдэргөө яванда чамд бий болох тийм мэдрэмж. Тэгээ сайхан тэр надад тэр өөрийгөө зовоохгүй сайхан дуулж байгаа чинь илүү таалагдлаа. Тэгэхээр зэрэг чиний тэр өөрийн гэсэн юм би нэгдүгээр шатанд шилжижсэн те. Өөрийн гэсэн юм гаргаарай. Хүнийг бити дурайгаарай гэж. За. Тэгээд тэнцээ. За. За баяр хүргэе минь тэнцсэн. Баярлалаа. За амжилт хүс. За. Би нэг юм асуумаар байна л да. Энэ яг одоо чамайг дэмжиж ирсэн хүн байгаа бах л та. Би тэр олж харсан. Тэр хүн хаана байгаа юм болоо? Тэнд сууж байна. За таныг өрж байна. Тайснаа. Идэрж авахлаа. Идэрж авахлангийн ах. Жавхлан төгс. За таныг өрж байна. Universe Space Songs наадмын Grand Prix шагналт Жавхлан төгс. Цааш амжилт хүсье. За тэгвэл дүүгээ маш сайн дэмжээрэй. Энэ хоёр маш адилхан байгаа бах. Үзэгчтэй хараа болтой. Тийм ээ. Хоёр ч өндөр намж гайхалтай хоёр авьяастаг ахтуу хоёр. My Voice наадмын чимэг баярлалаа танд. За амжилт хүсье. Шүүлт бол нэлээд чанга байгаа юм шиг байна. Тэгээ хичээгээл чадхаараа л дууллаа.
сэтгэл өндөр. Сайн одоо бэлтгэлээ базаагаарай. Тэгээд удахгүй болцсон амжилт. За баярлалаа хичээнэ. Манантай уулнасаа залах ахдан. Хөгжмийн зохиолч Балхчов соёлын гавьяа цэцгэлтэн яруу найрагч Гүр Базрын кино жүжигийн шилдэг хамтрал болсон олон дуу уран бүтээлүүд My Voice-ын тайзнаа их шиглэж байна. Гадмын садаалдсан. Хайрын нууцхан зайхтай мөрөдөл ши. Өнгөрсөн шатанда поп дуулалтад тодтогч байсан оролцогч Идэр Жавхлын энэ удаад Монгол улсын гавьяат жүжигчин Жавхлангийн дуулсан Шүн амталсан нулимс жүжигийн дууг Төгөлдөр хуур ардын цөвхөл хөгжмийг хослуулан найруулж өөрийнхөө хувилбараар ийхүү дууллаа. Дуулаачаас хоолон цар хүрээ, нарийн мэдрэмж, ур чадвар өндөр хэмжээнд шаардсан дуу сонгосон нь учиртай. Дууны олон төрлөөр өөрийгөө сорж, дуучныхаа мөн чанарыг олохын тулд хичээл зүтгэл, оролдлого, өсөл дэвшилтийг хийж, туршлага хуримтлуулж яваа Идэр Жавхлан нэг л мэтгэд ахынхаа дайны дуучин болсон байна гэдэгт огтоос эргэлзэхгүй байна. Хизээ нэг өдөр урлагийн тэнгэрт гялалзах том амжилтынх нь эхлэл анхны гараа нь My Voice-ийн энэхүү тайз байв. Манантай уулнасаа залах ахдан. Бидний сэжүүрэн хөдөрдөг шигээ. Миний эдгийд албан санаалдсан. Тодон бишгэж үрээ Садиктай сараа намрасан багчаагүйч үдэдэг ши цайдэж томоо үгүсээ адин хэмрэн бишгэж За би бол нэг сайн итгэсэнгүй бас. Нэг л сайн итгэж чиний дуулж байгаад чинь нэг сайн орж чадсангүй. Тэ нэг хуйгаахын хилдгээр үнэмшсэнгүй л дээ. Их чинь бас энэ удаад одоо энэ чин бахтан санал нийлчихэ да. Тэгээ дараагийнхын тэмцээнд бинд бас амжилттай ороорой за. Сайхан оноод байгаа юм шиг мөртлөө жоохон ингээл унгаалтал яваад байна. Тэгэхээр энэ явандаа чи засрах бах уу? Сайн хичээллээр хөдөлмөрөөр. Энэ чамайг дэмжиж алга тачсан улсуудад чи нэг сайхан ёслох хэрэгтэй байхаа. Ягаад гэвэл маш чамд их том урам өглөө штэ. Энээс илүү сайхан урам бэлэг гэж юу байна. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. Хизээ дуусхуй цэрд өдрүүд вэ ханаас хисч ирсэн зовлон бэ хинээс гойж төрсөн төрөг вэ хинд итгэж болох хорвоо вэ Yama
Сэвдэж авдрааwe гэрэлт нарны хидоо амьдрах сайхан худал хуурмаг хоёрт хуурцсан тавьдан мэн хузаяан нэмэн ирэх гэж хардарсан зүд шиг шүн нудахгүй дуснаа хан хорвог сэрэж үрцээ азгайсан өдрүүд шиг зовлон нудахгүй төгснөө зүрх сэтгэлийг амраах үнэн нэрнээ хардарсан зүд шиг шүн нудахгүй дуснаа хан хорвог сэрэж үрцээ азгайсан өдрүүд шиг зовлон нудахгүй төгснөө зүрх сэтгэлийг амраах үнэн нэрнээ зүрх сэтгэлийг амраах үнэн Баярлалаа. Үйд дугаараар нь дөрөв сумяана. Чиний сэтгэлийн цаана тийм нэг бат хатуу эр хүний тийм мөн чанар чамд мэдрэгдэж байна. Чамаас мэдрэгдэж байна. Тэгсэн мөртлөө тийм дүлгөөн бас ноён нуруутай тийм одоо юу гэдгийг эр хүний мөн чанар чамаас мэдрэгдэж байна. Дуулалтан дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна урагшаа. Тэнц. Баярлалаа. Үгээ маш сайн хүргэж байна. Үг болгон чинь энд тэгээд энэ төгөлдөр хууртай өнөөдөр оролцож байгаа чинь маш зөв байна. Тэр энэ дууны утга мессежийг бол айгүй сайн хүргэлээч. Тэгээд энэ удаа тэнцсэн. Баярлалаа. За Сумья чи миний хайртай оролцогч. Бид нар их олон одоо дуу ингээл сонсож байхад болттой их адилхан, ариун наатай их адилхан гэл ингээл шууд дуулахад л адилхан хүмүүс нь л нүдэнд буугаал идэг л да. Тэгээ чамайг дуулахыг харахаар ягаад чи ерөөсөө чи өөрөө л санагдаад идэгэн. Тэгээ эн чинь бол их бахархууштай, алдаж боломгүй, тэгээ урлагийн хүнд байх их нандин зүйл л дээ. Яг өөрөөрөө байна гэдэг бол тэгээд амжилт хүсье чи яг өөрийнхөө өнгө төрхийг Монголын урлагийн тайзнаа хамгаалж дархалж өгөх хэрэгтэй шүү. За амжилт хүсье. Өдөршний шалгаруулалтан дээр шүүгчдийн хэлсэн заасан зөвлөснийг 20 дугаар шныхаа шалгаруулалтан дээр хэрхэн одоо авч хэрэгжүүлсэн бэ? Тэр тал дээр хэр анхаарсан? Ерөн бол анхаарсан. Шүүгчдийн хэлсэн үгийг ерөн бол тунгаагаал ерөн хэлсэн үгээр нь ерөн анхаарсан. За баярлалаа. Тэгээд эрх шатн дээр уулзъя. Тэр болтол бэлтгэлээ сайн базаагаарай. Амжилт. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе юм шилээ. Бэлтгэлээ хэр сайн базаасан бэ? Сайн базаасан. Өмнөх шалгаруулалтан дээр бол бас их сайхан дуулаад чамайг дэмжиж байгаа хүмүүсээс сошиалаар нилээд харагдчихсэн л да, шеэрлсэн байгаа харагдчихсэн. Өдөршний шалгаруулалтаар дэлгэцэнд гарсны дараа чамд үзэгчнээс ирэх хандлага хэр мэдрэгдсэн бэ? Намайг маш их хүмүүс дэмжиж байгаа. Маш их сэтгэлийн дэмжиж байгаа. Тийм учраас их итгэлийг олж аваад тэгээ өөртөө итгэлтэй болоод тийм баг. Өнгөрсөн жил болсон Алтан гац гэдэг олон улсын тэмцээн болсон. Тэгээ тэрэнд хамтлагаараа тэгээ дуэтээр ганцаараа орсон. Тэгээд хамтлагаараа болохоор 1-р байранд бас ганцаараа гран при шагнал аваад дуэтээр ороод 2-р байранд ороод. Энэ чиний хувьд авсан анхны том шагнал байсан уу? Аль эсвэл өмнө нь өөр бас тэмцээн уралдаануудад орж исэн үү? Тийм анхных нь ер нь хамгийн том хэмжээний тэмцээн байсан. Өө сайн юм шилээ. За өнөөдөр ямар дууд болохоор байна?
Өнөөдөр цэцэрлэгт учирсан 2 жүжигийн дуу. за Үдэш байсан ч алхах чин би таньлаа. Өрдөрний явда зүрхний минь гүндэлээ. Олдож байснаа нэхэн саналаа. Ойлгохгүй гэсэндээ харцаа нунцаа гэрлээ. Ганцаар тулсан өдрүүдэд турмаштаа. Ганцхан удаа үнэ хэлхийг чинь хүлээвээ. Гараад ирэхэд чинь цачсан донуу бурууч. Хүрээд ирэхэд чинь инэвсгэлэн нууч чадсангүй. Таних болов гэж араас чи мудан даглаа. Таалагдсан гэж замиг чинь тосон гойлоо. Зорсон болзоо дурсан тослоо би. Дурсан зүрхээ чанан хүлээлээ. My Voice наадамд Мишель хэмээх нөхөө оролцогчдууд нэлээд бас тод өнгөтэй явж байгаа. YouTube болон Facebook-ийн хандлтаар бол өмнөх 1-р шатнд бол маш ихээр одоо өөрх нь дуус бичлэгийг нүүдсэн. За энэ удаад бас онцгой сонголтыг сонгосон байна. Лода хүлээсэндээ энэ учи гэвчүрдийн хараа чи намайг таньсангүй. Уулзаж тайлбарсанаа сэтгэл минь амарлаа. Уруулын хавотги арчаад би буцидаа. Дурсан тослоо би. Дурсан зүрхээ чанан хүлээлээ. Таних болов гэж араас чи мудан даглаа. Таалагдсан гэж тамиг чинь тосон гойлоо. Зорсон болзоо дурсан тослоо би. Дурсан зүрхээ чанан хүлээлээ. Хоёуланд нь баяр хүргэе. Хоёуланд нь амжилт хүсье. Ямар гоё нандинд болдгийм. Ямар их тийм хүний сэтгэлд одоо яахарга бол одоо ингээл очиж хүрээд байна да. Их сайхан санагдаж байна. Амжилт хүсье. Тэмээд өстой урлагийн тайзан дээр гоё гялалцаж байгаараа гэж хүсье. Манай энэ гайхамшигтай уран бүтээлчд бол чамайг аль хэзээний ер нь олоод онилцсан байгаа болов уу гэж бас гордоод байгаа. Тэгээд тэнцс баяр хүргэе. Баярлаа. За Мишель баяр хүргэе. Баярлаа.
За дууны аялгууг мэдрэн үгийг мэдрэн гэдэг бас тэгж дуулна гэдэг хүн болгонд заяадаг. Чи бол энийг үнэхэрийн одоо юу гэдгийг тэр гоё торгон мэдрэмжийг өгч чадлаа. Чи үнэхэрийн энд сууж исэн бүх хүмүүст тэр илэрхийлэх тэр гоё хайрыг те тэр бүх юмыг чи энэ хүмүүст өгч чадлаа. Гайхамшигтай дууллаа. За ингээд ястаа нөгөө үү таалга чинь ингээд нэгдэж байна л гэж би бол харж байна. Амжилт хүсье тэнцсэн. Тэнцээ. Баярлалаа. Маш сандарсан байсан. Тийм үгийг сонсоод мэдээж маш гайхалтай мэдрэмж төрсөн. Маш их баярлалаа. Чин сэтгэлийн амт гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгээд тэнгүүд хүний ер нь бие махбодын үйл ажиллагаа бүх тархины үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тэгээд тэнгүүд хүний өвчнийг ер нь сэтгэл зүгээр нэмшилж болд юм болов. Тэр талаас нь би ингээд сэтгэл зүйчээр сурахыг амар хүсдэг. Би Оролцогч Мишель анхнаасаа л шүүгчдийн анхаарлыг татаж эхэлсэн. Ямар ч дууг өөрийнхөө дуулах чадвартай түнд шүүгчид ихэд итгэл хүлээл гэж найдвар тавин дараагийн шатанд нь дахин тэнцвэрлэлээ. Мишелийн дараагийн дууны сонголт өсөлт өөрчлөлт нь чухам юу байх бол гэдгийг хамтдаа хүлээцгээе. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. За 50 байна гэдэг бол бас их том давуу тал. Тэгээд тайзан дээр гараад энэ 50 байдал маань эсрэгээрээ эргэчихгүй байна шүү дээ, тий. За тэгээд амжилт хүсье. Тэнцээд гараад ирээрэй. За баярлалаа. Луйса зогс. Жүжигчилсэн тоглолттой юм байна. Би чиний уусан усанд хор хийчихсэн байх. Луйса. Чи хэрвээ надад үннээ хэлэхгүй бол хэдхэн хорны дараа чи энэ хормогоос Луйса чи гоп маршилт хайртай байсан уу хэл? Луйса дуурайч дээ. Үнэхээр миний уусан аяганд чи хор хийсэн юм бол би чамд үннээ хэлье. Би гоп маршилт хайртай байгаагүй. Би энийг албан шахалтаар хийсэн юм шүү дээ. Луйса. 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 Луйса чи юу яриад байгаа юм бэ? Чи тэгээд энэ бүгдийг надад эртгэн хэлэхгүй яасан бэ? Хэрвээ чи надад энэ бүгдийг эртгэн хэлсэн бол би энэ нүглийг гараар үүлдэхгүй байх байлаа Луйса. Луйса болохгүй. Болохгүй. Хайрт минь дээ. Би чамд алах хайртай байсан юм шүү. Луйса. Луйса. Луйса сэрэрэ. Луйса. Сэрэрэ болохгүй шүү. Луйса сэрэлдэ. Луйса. Луйса. Болохгүй Луйса. Болохгүй. Сэрэлдэ. Луйса. Би чамгүйгээр ертөнцийн бараан өдрүүдийг яаж туулах юм бэ Луйса? Тэгээ Луйса. Луйса сэрэр. Луйса сэрэр. Луйса. Энэ хорвоо ертөнцийн үнэн чариун хайр сэтгэлтэн тэндүү олон юм. Харин тэдэнд ийм хувь заяа бүү тохиолдог. Үнэн хайрам би чамдан өгсөн юмсан сэтгэл төрхнээсээ ганцхан олдох амьдралаа
их дуунд чинь нөлөөлж байгаа бах чамд өөр чинь ч гэсэн их мэдрэгдсэн байх л та. Тэгээ зрителээ ч гэсэн дууныхаа одоо атмосфер нэлээд сайн бэлдэж өглөө. Миний хувьд бол тэнцсэн баяр хүргэе. Дууныхаа утга санааг нэлээд сайн гаргаж өгсөнгүй дээ. Түрүүний тэр хоёр хүн болвол дажгүй л тоглоод гарчлаа. Яг тэрэн дээрээс нь л барьж аваад одоо юу гэдгийг хийх ёстой байсан. Дуулах ёстой байсан. За би өөрийгөө хуурч чадахгүй нэ тэнцэхгүй юм байна. Энэ удаад. Зүрх сэтгэл хөндөх тийм хэмжээнд дуулсангүй. Тэр жүжиглэлт бол одоо түрүүн тэр жүжиглэлтийн талаар бол боё одоо илүү үнэлэх ба. Яг дуулалтын талаар тэнцсэнгүй уучлаарай. Ангийнхан нэрээ тоглоод өгч чинь, бүжиглээд өгч чинь, найзууд нь жүжиглээд өгч чинь, дэм дэмэндээ дээсэр чинтэй өрөөлийг билүүдэж, үнжүүлэх хөх билүүдэх эрлэг билээ бэ гэж үг байдаг те. Үнэхээр гайхалтай. Би юмдээ дэм өгсөн. Тэр хоёр бол үнэхээр сайхан хийж өгсөн чамд. Заа. Тэгэд би бодохдоо бас яг тэр үг шиг жоохон тасарчуу гэж бодсон байхгүй. Яг тэр хоёрыг тэр сууж явахтан чи гараад ирсэн бол гоё байх байсан. Харин ийшээ ороод гарахаар чинь би бас гоё чамайг ямар хурдан палаачаа сольчоо гэж бодсон. Нөгөө охины царайг хараагүй байхгүй юу? Чамайг жүжиглдэг юм байна, дуулдаг юм байна гэж бодсон. Тэр бол өөр хөвгтүүд байсан юм байна те. Би хийнэ. Албан шахалтаар хийсэн юм шүү дээ. Зөвхөн дуулалтаас гадна тухайн жүжигийнхээ утга санаа, үзэгдэл, үйл явдлын өрнөлөөр зохиомж найруулан үзүүлбэрээ улам баяжуулан хүргэсэн нь шинэлэг санаа байсан ч My Voice-ын гол шалгуур зөвхөн таны дуу хоолой гэдгийг мартаагүй биз дээ. За ингээ анзаараад байгаад содороо кинонуудыг маш ихээр хүмүүс сонгож байна. Тэдгээр дундаас чиний онцлог юу вэ? Онцлог нь ерөнхийдөө одоо өөрийнхөө тэр киноны үйл явдлыг л ер нь бүжгээр илэрхийл ингээд дуулна л хийж үзэж байгаа даа. Хоёрдугаар шний шалгуурт тэнцэх нь үгүй юу гэдгийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Yang sergi
надад өөртөө ихтэй байгаа энэ байдал чи хараад сэтгэл их сайхан санагдаж байна. Гэтэ өөртөө ихтэй тэгтээ энэгүй сайхан байгаа тийм нэг ах нэг л их сайхан байж л та. Тэгээ чи яг тийм байж чадчих. Тэгээ дууга сайхан дууллаа. Сайхан дууллаа. Тэгээд энэ уралдаанд их ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Бас өөрийнхөө хэр хэмжээнд бол нэлээд сайн бэлтгэл базаасан байна. Баяр хүргэе, тэмцлээ. Баярлалаа. За зүгээр өөртөө бүжгэлдэггүй эсвэл энд тэнд чуулгахт ямар нэгэн газар бүжгэлдэггүй? Өөр нэг хинтийг Бүжгэлдэггүй. Яасан ястай юм бэ? Үнэхээр гоё бүжгэлж байна. Тэгээ энэ дууг бүр ингэ нэг урлаад, шаглаад тэр нэг утга санаа те бүх юмыг гаргаж өглөө. Дуулалтан дээр бол за яах вэ те зүгээр ингэ болж гин. Ерөнхийдөө дөгч гин. Нэг микрофоно жоох ойрхон дуулсан бол бас зүгээр байсан. Амжилт хүсье тэнцлээ. Баярлалаа. Чамд их сайн тал бол чи хэмжээ тэр химнэлийг бол маш сайн мэдэрч байна. Тэгээ энэ дууны тэр бас нэг гол амин сүнсүүлсэн энэ хэмжээгийн чи их гоё тодотгож гаргаж өглөө штэ. Өөр аюул байна юу гэх тэр зэрэг нэг тавилттай юм шиг харагдах гэдэг нь бас зарим үед өөрөөр хэлбэл хиймэл тавилттай юм шиг. Тэрийг алга болгох, тэрийг өөрөөр гаргах нэг арга бол энэ дууг тэр чигээрэн дээр сайхан мансуурсан химнэлтэйгээр бол гоё яж магадгүй шүү. Зүгээр тэрийг болж магадгүй тэнцээ. Бүжигч жоохон чангараад байна уу юу? Яа өөрийгөө хорлоо. Бүжиг төвтэй бодоод байгаа. Гоё шатагчсан жоохон бүжигчэд нэлээ сайжраад байна уу юу? Сайжраад надаас хойш бүр сайжирчлаа. Барин бодгоо нэг дөрөв бүжигч гарсан дөрөв тэнцсэн. Тэр тэнцэл тэгэл сайжирчлаа. За самбра. Эхлээд энэ бүжигчд гараад ирэхээр нь одоо зүүн зүгийг эзэнсэн 44 хар тэнгэр, баруун зүгийг эзэнсэн Баатар цагаан 55 тэнгэр буугаад ирвэл гэж бодлоо. За итгэсэн юм бүжигчд бол гоё байсан. Та нарын одоо хувцлалт маш гоё байна. Самбар ерөнхийдөө их эвтэйхэн аятайхан дуулчих юм байна. Заримдаа л ингээ орж гараад явсан. Тэгтээ яг анхааруулгатай тэнцүүлж. Баярлалаа.
За тэгээд баяр хүргэе. Сайн хүргэе. Тэнцсэн. Баярлалаа. Бүжгийн дэглэлт тэний дэглэлт вэ? Соёлын тэргүүний ажилтан Баттуур ах шин дэглэлт. Цэргийн дуу бүжгийн Гайхамшигтай дэглэлттэй. Гүйцэтгэл бас гайхамшигтай байна. Ялангуяа энэ дундлын бүжигчин бол үнэхээр гайхамшигтай. Тэр бүх бүжигчид самбар минь бүжгэндээ дарагдах жишээ шүү. Алга болох гэж байна. Тэгтээ яг болж байна. Тэнцээ. За баяр хүргэе. Гайхалтай сайхан. Бүжигчд их гоё байсан шүү дээ. Бүжигчд ядангуяа энэ сүүлийн үед энэ ариун болдгоогоос хойш чангачлаа бүжигчд. Өөрийгөө оруулаа. За баярлалаа бүжигчтэй баярлалаа. За дуусан дүүдээ баярлалаа. Амжилт хүсье дараагийн шатанданд. Уул нь бол нэгдүгээр шалгаруултныхаа дараахан бэлдэж эхэлсэн. Тэгээ гүйцэтгэлээ жоохон дутуу муу хийчих шиг боллоо дуулалтын хувьд. Бэлтгэхийн үед бол уул нь бэлдсэн. За баярлалаа. Тэгээд чамайг их олон хүмүүс дэмжиж энэ олон бүжигчд хүртэл ингэж хамт ирж чи үнэхээр бусдаас онцгой байж чадлаа. Их олон хүний сэтгэл найдрыг чи өсөрдүүлсэнгөө тэнцээд гараад ирлээ шүү дээ. Баярлалаа. Хичээнэ. За амжилт. За. Өнөмсөн тэнцсэн. За Наранзээ хөвсгөл аймгийнхан байна тий? Хөвсгөл аймаг. За одоо яа харахгүй одоо хөвсгөлийн хүн цаатныхаа тухай дууг ингэж дуулахаас яах вэ? Аргалаа тэнцсэн. Баярлалаа. Тийм ээ, ах нь бас итгэсэн. Хөвсгөлийн аль сум юм? Хадгал. Хадгал. Ямар хайрхнаа дахиж шүтэж амьдрдаг вэ та нар? 20 сардаг. 20 сардаг уу? Тийм, 90 жил өмнө юм байдаг. Гайхамшигтай хайрхан байдаг тий. За аргагүй. Чамаг ёстой нөгөө хайрхдууд чинь эзэг тэнгэрүүд чинь ивэсэн байх. Тэнц. Баярлалаа. За баяр хүргэе дүүдээ. 20 сар дэлгэр мөрийг сайхан хайрхан байдаг шүү дээ тий. 90 жил өмнө. За хатгалах гэсэн үү? Тий, хатгасан. Их усны ирэг дээр өссөн. Гоё вэ. Гайхалтай сайхан байна. Яг нутгийн дуу нутгийн хөгтөлт болно шүү дээ. Сайн дуулна шүү дээ тий. Сайхан байна. Тэгээ энэ хувцсыг би асуух гэж гарч ирсэн. Энэ яасан бэ? Хин уралсан бэ? Энэ хувцсыг яг хэн уруулж өгсөн чамд? Энийг. За энэ хувцсыг болохоор манай сургуулийн хөтөлбөрийн багш уруулж өгсөн байгаа хамтаа. Хин гэж хүн байна тэр гоё нэрийн дуртаач гарын Оюун чимэг гэдэг багш байгаа. За. Тэгээд багштаа баярлаа гэж хэлье. За багш нь чи хөвсгөлийн аль сургууль вэ? Хатгалтай 10 жил юм уу? За тэр холоос одоо шавьяга ямар ч байсан бэлдээд энэ сайхан наадамд явуулахдаа хувцсыг бэлдэж өгөө дээдийн захыг машгаад үлдсэн багшд нь за сургуулийн хамт олонд бүгдэнд нь одоо энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд шавнараа дэмждэг багшийг бүгдээр нэг уран мөг чаддаг шээ. Монгол ийм багш нар олон байх болтгоо гэж өрөөё.
UBS телевизийн дэлгэцийн бүтээл Садуура уран сайхны кино бүтэж бэлдсэн үеэсээ л үзэгчдийг байлдан дагуулж улс үндэстнийхээ баялаг түүх онцлог бүхнийг дэлхийд тодорхойлох дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл болж чадсан билээ. Садуурагийн олон амжилтуудын үргэлжлэл нь өнөөдрийн оролцогчдын дуулалт байлаа. Цаатан төмний хувцас хэрэглэл бүжиг дуулалтаараа Садуураг санагдуулж дундаа гүн гүнзгий нэвтэрч чадсан сэтгэлээ дуу хоолойгоор илэрхийлж байгаа нь гайхалтай.